아가봐. Getting touched there. Erich Stevich, but combined sunset. You wait the car. I was to having stayed Nichols and Thomas, the first in the nigger. Yeah. Fergine short ortsona hedbrud fer Downstream sheetur garach zoridagta im үнцэн одоо хоёр төрөл байдаг. Нэг мэднэ. За нийтийн сонгуул гэхээр энэ улс төрийн удирдлагчдыг сонгох хамаарах энэ нэг орцооны хэлбэр байна. За энэ бидний сайн тэгвэл за нийтийн санал асуулга гэж би хийж байна. Нийтийн санал асуулгууд за энэ одоо дамжиж явна Монгол улсыг тусгаар тогтнох. За тусгаар тогтнох юм уу эсвэл одоо хятадулсын одоо бүтэхүүний улс байх юм гэдэг утгатай санал асуулгыг нь 70 жилийн өмнө явуулж илтээ. Энэ санал асуулгаас хойш энэ хоёр дахь төрөлд хамаарах дахин санал асуулга явагдаа өдий хүрсэн байна. Тэгэхээр нийтийн санал асуулга гэдэг нь яг улсын хэмжээнд тийм байдалтай байна. Тэгэхээр жорон нутгийн төвшин янз бүрийн хэлбэрээр олон хувилбартай явагдаж болох зүйл дээ. Тэгэхээр энэ нийтийн санал асуулга гэдгийг доктор Улиухэр энэ бол дандаа шийдвэр гаргахтай холбоотой ямар нэг төвшин тийм ээ засаг даргын төвшин гэх юм уу тийм ээ эсвэл одоо сум аймгийн төвшин улсын хэмжээнд байх юм уу энэ бол мэдээж хэрэг маш олон хувилбартай. Тэгэхээр энэ санал асуулга Улиухэр гарахаар шийдвэр олж хувирдаг ийм төрлийн санал асуулга шууд шийдвэр олж хувирдаг. Тэгэхээр энэ дээр Улиухэр их болгоомжтой хандах ёстой зүйл. Нэгдүгээр тухай нэг тодорхой асуудлаар санал асуулга явуулъя гэж бодож байгаа. Ийм их мэдээ одоо ийм их мэдээ тухайн субъектэд бий билүү гэдгийг заавал анзаарч явах шаардлагатай. Энэ хамгийн их болгоомжтой ёстой зүйл. Жишээлбэл одоо Өндөр хаан хотыг Чингис хаан хатуулгыг санал асуулга явуулъя гэж бодвол өмнө эн чинь юусан бэлээ гэж бодох хэрэгтэй. Өндөр хаан гэдэг нэрлэх тэр шийдвэрийг ямар төвшөнд одоо тийм шийдвэр гаргасан юм. Би тэр тухай судалж үзэгээ мэдэхгүй. Засгийн газрын төвшөнд гартсан бол түүнийг аймгийн төвшин шийдэж болохгүй шүү дээ. Тэгэхээр энэ мэдээ одоо нарийн асуудлууд байна. Ийм учраас их мэдл бий билүү надад үгүй гэдэг тухайн субъект санал асуулга явуулах нь маш болгоомжтой хандж байх хэрэгтэй гэж би энийг онцолж хэлмээр байна. За огт санал асуулга явуулж болохгүй юм сайн анхаарч байх хэрэгтэй. Жишээлбэл хүний хөрөнгийг хураахын тулд тийм үү түүнтэй төстэй өвдөн төрөх тийм асуудлыг шийдвэрлэхэд бол санал асууж болохгүй. Одоо нэг тиймийг одоо хураачмаар байна гэсэн одоо цаад утгах шүү дээ. Шууд тийм болох тамиалгүй ч гэсэн. Хэрвээ тэр нь шууд одоо хүний өмчийн ихэн талдахаар байх юм бол одны сандар хүний өмчийг хурааж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм тохиолдолд бол яах вэ? Тухайн одоо өмчийн хүнтэй тохиролцох юм бодох хэрэгтэй. Өөр арга байхгүй. За тэгэхээр
энэ ихний цааш нь явж дараагийн гарч. За миний дуусаад байгаа нагсан дээр үрж. Тэгэхээр энэ тэр нийтийн санд асуудал гэж байна шүү дээ. Юу гэхээр улс төрийн шийдвэр төрүүлдэг. Энэ санд асуудлыг бас юу гэхээр яадаг гэхээр жаахан дэш энэ дээд хэн харагдаж байна. За тэр нөгөө тэгэхээр энэ санд асуудлыг нэг хэрэглээд байхыг ирвэнчнөр маш осолтой зүйл гэдгийг сануулж хэлмээр. Яг л шийдвэр болчих ш. Одоо санд асуудлыг тухайн асуудлыг шийдье гэдэг ингээд том жижиг янз бүрийн төвшөнд яриад байхдаа маш болгоомжтой байх хэрэгтэй. Энэнийг бол одоо тухайн эрх мэд тийм шийдвэр гаргах эрх мэднийг бол тухайн тэр санд асуудлыг явуулах гэдэг субъектэд чинь олгогдсон байгаа байхгүй юу? Бүрэн эрхийг. Тэгэхээр тэр бүрэн эрхийг тухайн субъект бол ард түмнээр гаргуулах гэдэг шүү. Тэгэхээр энэ дээр асуудал үүсэж байгаа. Тэгэхээр үхээр одоо орчин үеийн бас одоо хууль эрх зүйн асуудал энэ бол нэг олгогдсон бүрэн эрхэд хашилж байна. Гэх маягаар бас хандж байгаа шүү. Тийм учраас энийг одоо газар зайгүй хэрэглээд ингээд байх юм бол хосолтой. За жишээлх юм бол одоо юу вэ? Жишээлх юм бол тэр дэшээ сая санаа нэгч. Харин үндсэн хууль. За жишээлх юм бол Монгол шиг байна. Үндсэн хууль бол ард түмний юм. Ард түмний жинхэнэ мэдлийн асуудал. Энэнийг бол санд асуудгаар асуудал, нийтийн санд асуудгаар асуудлыг шийдвэрлэдэг. Энэ бол ёстой хийх ёстой зүйл. Одоо манай үндсэн хуулиуд гэхээр ард нийтийн санд асуудгаар батлахыг үгүйсгээгүй боловч их хурл үндсэн хууль өөрчилж байх их ойлгогдсон байгаа. Энэ бол манай үндсэн хуулийн том алдаа байгаа гэдэг. Одны өмнө гарахтай олондоо энийг давтан хэлж байгаа. Тэгэхээр зүгээр бус туйлыг ард нийтийн санд асуудгаараа асууж гэдэг юм ингээд явах нь би зохимжгүй гэж өмнөх юунахаа ерөнхийд нь хэллээ. За одоо дараагийн гарч хэлж. За би одоо тэгэхээр судалгааны тухай ярих гэж байна. Тэгэхээр ихтэй судалгаа бол одоо юу гэхээр нийгмийн хандах, эрх холбоо тогтоох, шийдвэр гаргахад ашиглах гэх мэтлийн зорилготой байж байна. Судалгаа. Тэгэхээр юу гэхээр би түрүү хэлдэг нөгөө нийтийн санд асуудал гэдэг бол маш үнэтэй зүйл. Тэгэхээр одоо хөрөнгө хүч шаарддаг. Судалгаа бол тэрнээс одоо хям одоо энэ судалгааны аргуудыг хэрэгжүүлэх бол маш чухал зүйл. Тэгэхээр энэ судалгааны аргууд бол одоо юу гэх одоо математикийн шинжилгээ ухааны нэг салбар тулгуурладаг. Ингийн хэлээр ярих юм бол том нууранд байгаа загсыг тоолох тухай гэж зүйлийн хэлж амархан төсөөлд олгож болно. Тэгээ одоо би нэг загас тоолох тухай их амархан хичээл заа. Яг дэш нь явууч. Дэш хараач. Юу юм. Ингээд дэш нь болох. За энэ гацчад алт хийчихүүлж байна. Энийг даад хийгээд. Жаахан доош. За одоо жиж харагдж байна. Харагдж байна уу? За нуурын загас тоолоход алд орж болохгүй шүү.
Бид бол нуурын загсны тав мэдэхгүй. Тэгээд албаны хичээл үздэг байсан цагийн хүүхдүүд улсууд байгаа. X тэр тав бид нар олох гэдэг. Тэгээд загас байна. Хэсэг загас барьчээ. Тэр загсны тав аагаар тэмдэглэлээ. Энэ барьсан загсуудаа бол тэмдэг тавина. Тэмдэглэл сүүл барихад танигдахаа. Тэмдэг тавиад буцаагаад усанд нь хийн. Алчихгүй шүү дээ. Бихтэхгүй буцаагаад усанд нь хийн. За тэр хойд ногоонор ичнийг сайн тарж гүйцсэний дараа дахиад барина. За одоо тэр сайтар тарж гүйцсэний дараа гэдэгт нь их том шинжил ухаан явж байгаа. Тэгээ энгийн хэн дээр үл ингээд болоо. За дахиад байхгүйгээр загас барина. Барьсан загсныхаа тав Б гэчээ. Нөгөө дотор чинь орж ирсэн тэмдэгтэй загсууд байгаа шүү дээ. Тэмдэгтэй загсны тав С гэчээ. Тэгээ одоо энэ бол хорпорч. Энэ хоёрын үржүүр, энэ хоёрын үржүүртэй тэнцүү байна. Бидний зорилго үү? Нуурындгаа бүх загсны тав тэр X-ийг олох гэдэг байгаа шүү дээ. Тэгээд энэ тэнцэтгэлийн хоёр тал байгаа шүү дээ. X-А2-ийн үржүүрт хуваач. X-А2-ийн үржүүрт хувааж байгаа шүү. Хорцоод гаргах гэдэг байгаа байхгүй юу? Тийм. За яг X-а олчихсон тэр байна. X-а олчихлоо ингээд. Тэгээд юухаар энийг хоёрт нь X-А2-ийн үржүүрт хуваачихаар ийм болж байгаа. Тэгээ ингээд загсаа олж байгаа юм. Одоо нөгөө нууранд байгаа энэ нууранд байгаа тэмдэгтэй загсны процентынд гарч байна. Процент. Энэ дотор байгаа бүх тоонуудыг бид мэдж байгаа. Өөрснөө бариад тэмдэглээд барьсан тоолсон тоонууд байна. За одоо энэ одоо жаахан олон төрлийн загсууд байх хэрэглэгч сайд би хялбархан байдлаар цааш нь яваа. Одоо жишээлбэл сонгуулийн санал хураалт гэдэг бол одоо энэний нэг математик бол ялгаатай юм шиг ижилхэн нэрлэх урлаг гэдэг юм. Тэгэхээр үхээр одоо нуур маань бол сонгуульд санал өгч байгаа. Загс маань бол сонгуульд санал өгч байгаа хүмүүс болчихгүй юу? Сонгогч. За одоо энэ. За одоо нам гэж ярина. За нэгдүгээр намын одоо юм хөөдтэй. Сонгуульд санал өгөөд хүмүүс гарч байна шүү дээ, тийм ээ. Тэгэхдээ сонгуульд санал өгсөн хүмүүсээс судалгаа авах гэдэг. За нэгдүгээр намаас одоо юу хэ? Нэгдүгээр одоо айлуудаар яваад одоо судалгаа хийгээд асуултаа санал өгсөн байсан. Тэдний тоол нэг шүү. За нэгдүгээр намын төлөө өчнөө С1 хүн судалсан. Хоёрдугаар намын төлөө өчнөө хүн санал өгч бүгдийг тоолж байгаа биш шүү дээ. Төлөөлөлгөө цөөхөн газар тоолж байгаа гэсэн. Гуравдугаар намын төлөө С3 тооны хүн санал өгч. Бусд нь одоо хүчингүй янз бүр болсон юм байна. Дөрөвдөх нь. Тэгээ бүгдийг би одоо ингэж бэгч. Тэгэхээр бол одоо ингэж яг энэ шиг аргаар бодоход бүх процентууд процентны гарч. Сонгуул тоолохоос өмнө дүн гарахаас өмнө энэ ийдгээр намын ах сандын хувь бол энэ байна гэдэг.
Иймэрхүү судалгааг бол одоо бүхэл одоо ингээд ардчилсан орнууд ийм судалгаа явуулдаг. Тэгээд юу гэхээр энэ нь юу гэхээр сонгуулийн шалгуур явуулж байгаа хэсгийн тэрийг олчлон мэдэх их чухал зүйл. Сонгуул явуулж байгаа өдөр нь гарч яваа хүмүүсээс ч юм уу зүгээр гэрээр яваад ч юм уу учиргүй олон хүнээс биш. Гэхдээ ингээд тоодод одоо за энэ сонгуулийн дүн бол ийм гарах юм байна гэдэг. Тэгэхээр нөгөө сайн таржгүйчний дараа гэдэг зарчим тэр их нарийн юм байдгийг. Тэр бол ихтэй нарийн юм байна. Одоо социологийн судалгааны сонгуул тэр ерөн социологийн судалгаа 1%-ийн алдаа хүрэхгүй, 1%-аас хэтрэхгүй тийм наривчлалтаа гаргадаг болчихсон шүү дээ. Тэгэхээр энэ бол юу гэхээр хяналтын нэг арга. Манайд бол ингэхийг хуулиар харуулсан байдаг. Энэ бол манай одоо буруу хандлагын нэг мөн. За. Тэгэхээр энэ судалгааны энэ арга бол одоо эдийн засгийн судалгаа одоо өчнө олон төрлийн судалгаа байж байна. Одоо хүний амьдралын маш олон салбар. Бүгд бол нуурд байгаа загсыг тоолох. Энэ юунд дээр толгуурласан байдаг юм аа. За дэш нь явуулъя. Би нэг ерөнхий сэгээ ярьчихлаа. Набото. За социологийн судалгаа гэдэг. Манайд одоо энэ социологийн судалгаа гэдэг энэ судалгааг мэрэгжлийн түвшинд хийх ёстой. Мэрэгжлийн түвшин. Нөгөө загсыг сайн тарж гүйцсэн байх. Тэр зарчмын тэрнийг бол үргэлжлүүлдэг доо. Одоо манайх зүгээр одоо интернетээр асуучаад тийм дуртай хэдүүгэн тэн дээр авчиж лайк хийгээд тэгээд тэрнийг тоолцоод социологийн судалгаа явуулсан гэж бодоод байх жишээ. Энэ бол маш том дүр. Тэгэхээр энэ мэрэгжлийн төвшөнд судалгаа авах ёстой. Тийм үгүй гэдэг зөвхөн хариулт авснаар бол юм шийдэгддэг. Яагаад тийм гэж хэлж байгаа юм? Яагаад үгүй гэж хэлж байгаа юм? Тэр цаалтын шалтгаан сэдвийг нь тогтоод одоо социологи ухаан чинь тийм байгаа шүү дээ. Тэгээ хойд ганц тийм нарийн шалгах юу байхгүй. Тийм одоо социологийн судалгаануудыг одоо төрийн байгууллагуудын зүгээс өөгшүүлж хэрэгжилж болохгүй. Энэ бол маш аюултай. Хэрвээ тэгээд тэр нь одоо засаг даргын шийдвэр болоод гардаг байх юм энэ шиг гутамшигтай байхгүй. Энэ бол одоо шинжлэх ухааны эсрэг шинжлэх ухааныг хөдөлгөөр одоо гойволж уруулан гойволж хэрэгжилж байгаа тийм одоо юу болж хоёр юм. За. Замын судалгааны тухай ярих юм дуусна. Одоо энэ хамгийн сүүлч их байна. Сонирхлын билгүүдтэй зөвшөөрч байна. Би одоо юуны зардын талаас нь ярих юм бол бүх нийтийн сонгуул, бүх нийтийн санал асуулга, бүх нийтийн одоо санал асуулгыг хүнтэй гэсэн. Социологийн судалгаа ч гэсэн үнэтэй. Чинь маш чадвартай мэрэгжлийн хүмүүс нь хийдэг ажил. Зүгээр засаг даргаараа социологийн судалгаа хийгээд байж болохгүй байхгүй юу? Мэрэгжлийн юм биш. Нөгөө загас сайн тарж дуусны дараа барин гэдэг чинь гүйцэтгэж чадахгүй байх. Мэрэгжлийн одоо хүмүүс хийдэг зүйл. Тэр учраас энэ чинь одоо мэрэгжлийн байгууллагууд захиалж мөнгө төлж хийдэг байх ёстой зүйл. Тэгэхгүй өөрснөө хамаагүй юм авдаг юм байж болохгүй. Би одоо иргэдийн оролцоо ингээд манайд одоо нэлээд хүч аваад хүмүүс яриад энэнийг одоо буруу зүрх хэрэглээд одоо ингээд явж байна. Энэ хэрэгжилж байгаа хэрэглэхийг хүсэж байгаа нь сайн. Гэхдээ их буруу хэрэглээд нөгөө юмнийхаа эсрэг зүйл болж хуйлнаа. Тийм учраас хэтэрхий олон таварцгал хэрэггүй гэж би хэлхийг хүсэе. Тэгэхээр одоо дараагийн бүр одоо юу
үн багтай. Хамгийн хямдхан гэж хэлж болох ба. Энэ иргэдийг оролцуулах арга бол сонирхлын бүлгүүдийг оролцуулах асуудал. Тэгэхээр яг мэдээж хэрэг мэдээлэл зөрөөтэй байхад сонирхлын бүлгүүд уулзаад ярихаараа өөрийнхөө сонирхлыг бусдын зовлон мэдэхгүй байх улс цуглаа. Тэгээ эхлээд бол мэдээллийн зөрүүн нөлөөлөд хиламаа олцохгүй мэйгтэй байж болно. Мэдээлэл хангагдаад хэн хэнийхээ их ашгийг ойлгоод ирэхэд асуудал чинь бол нэг зүг рүү явдаг. Өөрөөр хэлэх юм бол хэлэлцэн тохиролцоход тийм төвшөнд хүрч болно. Тэгэхдээ энд бас нэг аюул буруу гэдэг хаяа. За нэг шийдвэр гаргамаар нэг юм гаргачмаар байна. Тэгэхээр тэр зорилгыг өөрөө эсэргүүцсэн тийм ээ. Энэний гурвал намайг дэмжих гэсэн байдлаар энэ бүлгүүдийн хөв бол одоо тэгээд дараа нь сонирхлын бүлгүүдийг хэлцүүлээд асуудлаа шийдсэн гэдэг араас нь ярих юм бол энэ шиг одоо юу юм муухай арга барил ёс зүйн үе байж болохгүй. Тэгэхээр энэ дээр үн шудраг үнэхээр юм байдалтай яах ёстой. Ийм зөрчилүүдээс урьдчилан сэргийлдэг ёстой. Өөр нэг мартахгүй байх ёстой зүйл. Ялангуяа одоо үүдэг. Энэ ч дандаа олон түмэн нэг талд нь олон түмэн байна. Нөгөө талд нь одоо засагдар улсын хэмжээнд одоо ерөнхий сайд том институцүүдийн хооронд харьцааны асуудал яригдж байна шүү дээ. Тэгэхээр ашиг ямар нэг шалтгаанаар өөрийн их ашиг сонирхлоо илэрхийлж чадахгүй. Илэрхийлэхдээ муу тийм бүлгүүд байна шүү дээ. Тэдний их ашгийг яах ёстой? Хайж болохгүй. Зориудаар судалж байна. За тэдэнд яваад асууж яриад ч юм уу ингээд харилцаа байдлыг мэдээд за энэ бүлэгт ийм асуудал байна гэж төлөөж гаргаж тавьж байна нэг. Одоо нөгөө сонирхлын бүлгүүдийн одоо зөвшөөрөх юм дээр гаргаж ир тавьж байна. Өөрснөө чадахгүй өөр хүн зориутай. Тэрнийг мартсан байх шээ. Тэгээд шийдэв. Одоо сонирхлын бүлгүүд нэг юм гаргалаа ята тийм ээ. Тэгэхээр энэ бүлгийн одоо хүрсэн шийдвэрийн арга одоо их мэдл гаргах ёстой субъектууд нуугдах ёсгүй. Одоо дөрөв хэн тэр залуу хэлээд гарлаа. Иргэдийн оролцоо нэг юм хэлсэн байх тэр эцсийн үг байна гэж. Би бол энэ маш том алдаа байна. Тэр шийдвэр гаргах субъект бол ямар шийдвэр гаргах ёстойгоо өөрөө ирж байгаа юм. Шийдвэр гаргасан бол хариуцлагыг бүгдийг өөрөө хариуцах ёстой юм. Асуудал юу гэхээр тэд нар тэгсэн учраас би ийм шийдвэр гаргасан надад тамаагүй. Буруу шийдвэр гарч болно шүү дээ. Тэгэхээр бол одоо тэр буруу шийдвэрийг бурууч бай зөвч бай гаргасан шийдвэр бол 100% тухайн субъект өөрөө хариуцдаг ийм байх ёстой. Тэгээд манай үнцэн хувьд нэг том дотридээ хэлж байгаа. Иргэдийн төлөөлөгч гэдэг одоо энэ одоо бидний оролцох ёстой энэ орон зайг чинь тэд нар эзэлчихэд байна шүү дээ. Манай үнцэн хувьд одоо засах ёстой нэг зүйл бол энэ байнгын төлөөлөгчдийн асуудлыг үгүй болгох ёстой. Тэрнийг бол одоо иргэдийн төлөөлөгч одоо иргэдийн энэ олон оролцооны хэлбэрийг нэвтрүүлэх замаар тэргээр нөхөх. Ийм шинжил бол хэрэгтэй. Энэ бол зүгээр миний санал болгож байгаа зүйл. Гэтэл үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийн дотор бүр болохоо байсан юм орж явж байна. Нийтийн хурлын иргэдийн. Одоо манай тав хүн бол
одоо хороо энтрийн төвшөнд ажиллаж байгаа нэг манай чинь болдгүй хэдэн хурлаа идэв шүү дээ. Сөөхийн нийтийн хурлаа. Хорооны нийтийн хурлаа. Багийн нийтийн хурлаа. Болдгүй идэв байхгүй. Тэчин угаасаа зовлонтой байхгүй. Тэр нийтийн хурлд тэр нийтийн хурлд яагаад хүмүүс оролцохгүй байна гэхээр ихтэй нэг эксперт ярьжсэн ерөнхийлөгчийн дэнд оролцоод ашиг гардгүй юм да гэсэн одоо тийм готрон байдлын үүднээс нэг оролцдоггүй гэж. Нөгөө зүгээр л одоо маш их олон хүнийг нэг дор бөөгнөж хурлуулах болцоогүй байдаг учраас бас тийм. Нөгөө талаас үгээр одоо намайг чинь бол одоо нийтийн хурлыг янз бүрийн та нар бол одоо бүгдээр хутгалж дотор нь оролцож хорон найруулж явуулсууд байгаа гэж найдаж байна. Хорооны засаг даргыг санах яадаг үлээ. Хэн нэр хөрж тэр нь очоод нэг юугаа хүн ирээд өргөчөө. Нөгөө тэгтээ бараг бол хэлэхгүй янзтай. Одоо заалд үцэг хаанга хаач. Ийм хурлууд бидэнд хэрэггүй шүү дээ. Тэгэхээр нийтийн хурал юмыг даалгаж болохгүй. Нийтийн хурал гэдэг бол болдгүй зүйл. За анхаарал тавьсан баярлалаа.